орхисон. Түүхтэй өчүүд одоо гарч найзтайгаа уулзаад манад энэ одоо ойрхон тийм үү тартны газар бэкрийн тартны газар байдаг гэд. Тэгээ тийш очиж үзтiin мөлөө өчтөд. Би 7 хоногт өөр нэг удаа тийм гоё кафе дээр орчиж хий гэж задаад байгаа байхгүй юу. Тэгээд очиж үзтiin мө гэж би бодоод гэж байна. Нүглээ босоод жоохон бичлэг хийсэн ч гэсэн яг хүүхдүүдтэйгээ юу яхаар харцчаад байна л да. Тийм байна. Юм болсон байна. Би одоо 27 За нөгөө газараа ирсэн. Боны бери. Энэ газар маань тартаараа ерөн хүмүүс их мэддэг юм лээ. Маш олон төрлийн тарт гаргадаг юм лээ. Би нэр 10-аас очиод 10-аас онгодог 11-ээс очиод зарим тартууд нь гараагүй байсан. Тэгээ найзтайгаа ярьж агаад блуберитэй трамису хоёрыг авч идэж утсан. Үнэхээр таалагдсан. Тэгэхэд их нэлээд биш, хэд их чихэрлэг биш дээр доотлынхаа суур бичэн хит хатуу биш. Ер нь аль их амар таалагдсан. Тэг хүмүүс ер нь дандаа авч явахаар торчиг болгоод сүмцэр нэх авч явд юм билээ. Тэгээд 11-ээс битээр ороход нэг хүн байгаагүй яг авч явах их байж ийснаа. Өдөөс хойш та цайны цагийн дараа бүр пиг болж илээ. Тэгээ орой гэхэд ер нь дуусчдаг гэж ярьд юм билээ. Тэгээд өдөр болгон шинээрээ гардаг гэдгээрээ жимсэн хүртэл шинээрээ гэд хүмүүс амар хам сайтай байд юм билээ. Тэгээд интерьер нь тийм амар гоцгойд байхгүй ч ихсэн амар дулаахан уур амьсгалтай юм билээ. Битээр бараг 2 цаг гар юмэрч суусан. Тэгээд цонхны дэргэд болохоор цаана метро яваад ер нь амар дайжгүй байсан. Тэгээд нэг кофе нь болохоор 5,000-аас эхэлдэг юм билээ. Тэгээд нэг тусам тарт нь 8,500-аас эхэлдэг юм билээ. За тэгээд дараачийн кафе дайрс бичлэгээр уулзтлаа баяртай.